Нэг ажилчин төлөвлөгөөгөө 32.5% дагуулan биелүүлж 530 цамц ойсон бол төлөвлөгөөнөөс хэдэн цамц илүү ойсон бэ гэсэн ажлын бодлого байна. Тэгээд бодлоготойгоо танилццгаая. Төлөвлөгөөт ажил гэдгийг төлөвлөгөөг бид нар 100% гэж үзвэл 32.5% дагуулan буюу илүү биелүүлсэн гэхээр нэмж өгнө гэсэн үг. 100% дээр нэмэх нь 32.5% буюу 132.5% ажил хийсэн байна. Тэгэхээр энэхүү 132.5% нь 530 цамц юм бол 100% нь хэдвэ буюу пропорцохоод ботчих болж байна гэсэн үг. Тэгэхээр x тэнцүү 530-ыг өрчгөн 100 хуваах нь 132.5% буюу ингээд солилбож үржүүлээд хуваачдаг тийм ээ. Тэгэхээр x тэнцүү 400 гарсан байна. Энэ 400 төлөвлөгөөт ажил буюу тухайн ажилчин яг 400 цамц оёх үндсэн нэг төлөвлөгөөтөө байсан байх нэ. Тэгэхээр бодлогын өгүүлбэрт төлөвлөгөөнөөсөө хідээр илүү цамц ойсон бэ гэхээр зөрүүг нь болохоор юм тийм ээ. 530-аас хасах нь 400 тэнцүү 130. Тэгэхээр тухайн ажилчин 130-аар илүү цамц